За юу бацгаа та бүхэндээ өглөөдрөөр шинэ мэндийг хүргье. Тэгээ өнөөдрийн сонгож авч орчуулгаар болсон дуу маань энэ 83 оны 11 сарын 20-нд Жоржиа мужийн Атланта хотод төрсөн жинхэнэ нэр нь Nevadius Demon Wilburn гэдэг одоо бидний мэдхээр feature буюу та энэ хүний дуулсан Mask Off гэдэг 2 жилийн өмнө гарсан 17 онд гарсан энэ дуу сонгож авч орчуулахаар боллоо. Тэгээд дуу яг тухайн үед дэлхийд даяар байрлан дагууллаа. Тэр лимб нь орж хажуугаар нь бас мим болоод нэг хэсэг явсан. Тэгээд хүн болгон төрсөн байх. Энээс хойш хүмүүс өөрсдөө рэпрүүд өөртөөхөө хипхоп дундаа лимб мим боруулах нэг хэсэг ингэж сенсацлж байгаа. Тэгээ болсон байгаа. Тэгэж амар дэлхийд даяар хүмүүст рэпрүүдэд нөлөөсөн юм хүчтэй дууг одоо та бүхэндээ орчуулаад яг юу дуулаад байгааг нь тайлбарлах гэж хичээе. За тэгээ саяны орж ирсэн тахилд байгаа. Дуу л ерөнхийдөө 2 бадагтаа 1 тахилтаа тэгээ давтаа явчихдаг байгаа. За тахилт нь л ерөнхийдөө амархан ойлгомжтой. Percussion Mali Percussion. Percussion чинь нөгөө бас те манаргадаг нөгөө юм штэ. Өвчин намдаадаг ч үлээ те. Тэгээ Mali ч ойлгомжтой нөгөө LSD acid-ийн бас нэг төрөл Mali гэдэг нөгөө те идэж хэрэглэхээр юм манарж юм эйфори янз бүрийн мэдрэмж авдаг те тийм drug одоо харт юм гэх юм уу те янз бүрийн пил биш те. Тэгээ rap the set gara rap the set. За энэ дээр орж байгаа set гэдэг нь болохоор юу юм бэ лээ? Тайлбар gang гэдэг утгаараа орж байгаа. Тэгээд манай чинь өөрөө бас ямар gang free bands юу ч лээ. Тэгээд өөрийнхөө gang-ийг би represent хийнэ. Gara rap the set өөрийнхөө gang-ийг заавал represent хийх хэрэгтэй. Тэгээд chase it check never chase a bitch гэхэр чек одоо мөнгөний хойноос хөөцөлтөө мөнгийг л одоо гол зорилгоо болоо мөнгийг хөө эмхтэн хүний хойноос харин битгий хөө гэсэн утгатай. Тэгэл mask on fucking mask off гэдэг те mask тавиад mask on гэхээр яг mask тавиад эсвэл маска нүрэндээ оглаад fuck гэнгүүтлээ. За шааша те тэнгүүтлээ маска авьяач гэж юм. Баг дээрэмдээд байгаа те багтаа хүн дээрэмж байгаа баг дээрэмж байгаа. Тэгээ шууд болоо заа. Мэдгүй ямар ч нэг тийм утгатай. Маска өмсөд маска авсан те. Зайл ингэвтлээ маска авсан гэсэн утгатай. Дахилт ингээд дуусчихна. Одоо энэний дараа бүгдээр юу н орё. Нэгдүгээр бадаг руу н орё. 2 cups. Toast out with the game. From food stamps to a whole nother domain. Out the bottle. I'm a living proof. Ain't compromising. $500,000 on the coupe. Drug houses. Looking like Peru. Graduated. I was overdue, I'm overdue. Pink money, I can barely move. Ask about me, I'm gon' bust a move. Red James, 33 chains, Ocean now, cruising Biscayne, Tide Ball, that's a liability. Hit the gas, boosting my adrenaline. За тэгээд саяны орж ирсэн нэгдүгээр бадаг нь явж байна. Шорчлоо явчих 2 cups тосоо word gang. 2 cups гэж нөгөө цагаан давхарлсан хоёр аяга нөгөө lean одоо юу гэдгийг те тэр dirty sprite эднэр purple эднэр уугаад гангара бөөнөр нийлээд сэржим өргөнөө toast up гэдэг чи одоо сэржим өргөх одоо тулгах ч юм уу те нөгөө архиулж байгаа тундгаа тулгаад те ингээд ядсан штэ ерөөдөн штэ тиймэрхүү утгатай ч юм те. Тэгээ from food stamp to honor the man гэхээр food stamp гэхээр нөгөө жоохон Америкч ядуу амьдардаг хүмүүс нөгөө food хоолны талаан тарааж тэдгээр нөгөө амьдралын ядуу хүмүүсүүд юу гэдгийг очиж тэрнгээр хоол авч нэгэсэнтэй усаас харж өгдөг тийм юутай тийм ядуу байжгаад одоо бид нэр амар баян болсон гэсэн утгатай to honor another domain яг domain ч болохоор компьютер технологи дээр domain те бас нэг давхар цагуур зүгээр өөр юм газар харьяалаг дээр орвол одоо нэг район ч юм уу нэг хэсэг газартай тэр газар нь тухайн хэсэг бүлэнхүүд хамаардаг тиймэрхүү газрыг хэлээд байгаа юм байлаа. Тэгээд out of bottom I'm the living food гэхээр би бол хамгийн доод түвшнөөс ихсэн би бол одоо жинхэнэ амьд баталгаа байна наад чиг те ядуу байж байгаа баян болсон би амьд баталгаа ain't compromise $500,000 on the coupe гэхээр compromise гэдэг үг нь
явалдаа одоо хүлээн зөвшөөрөхтэй нэгэндээ буулт хийж одоо хоёр талаас ингэж юунд хүрэх шийдэлд хүрж одоо зөвшөөрөхтэй одоо нэг тиймэрхүү утгатай шүү дээ. Тэгээд энэ дээр болохоор тэг хэн нэгнтэй ингэж хэл амаа олцож ингэж яахгүй зөвшөлдсөхгүй. Тэнгүүд л $500,000 гэхээр хаг сая долларын куб гэхэр чи хоёр алхахтай машин, спорт машин надад байна гэж юм. Тэгээ үргэлжлээ drug houses looking like Peru. Ойлгомжтой чинь тэгээд хар тамхи одоо хийдэг одоо trap house ч юм уу тийм байшингууд байна. Тэгээ эдгээр нь болохоор Перу гэдэг нөө улс байдаг шүү дээ. Перу шиг харагдаж байна гэдэг. Тэгээд цаана тайлбарлаж байгаа тайлбар нүүл юм байлээ. Перу чи нөгөө кокаинаар албартай айгүйх дэлхийд одоо хойд өмнөд хойд Америкт айгүйх юугаа шахдаг кокаин шахдаг Америк том хэвлэлт үүснэ гэсэн утгатай. Тэгээд тэр байшин дотор зөндөө кокаин янз бүрийн зөндөө юм хийж байгаа л гэсэн утгатай. Тэгэж хооронд нь холбож байгаа юм байл шүү. Тэгээ graduate hours overdue гэхээр төгссөн. Гэхдээ би overdue гэхээр ч одоо тодорхой одоо 4 жил сураад төгсгөөсөн бол 6 жил 7 жил сурцсан ч юм уу. Тийм утгатай. Тэгээд яг нөгөө хүрх ёстой хугацаагаа даваад явцсан тэрийг чи overdue гэдэг байгаа шүү. Тийм. Гэхдээ би төгссөн гэхдээ нэлээд урж төгссөн гэсэн утгатай. Pink mode I can barely move гэхээр ягаан моол ойлгомжтой нөгөө ууж идэж манардаг те пил юм. Тэгээд би хөдөлж чадахгүй байна. I can barely move гэхээр нэг жоохон хөдөлж ин гэхдээ л хөдөлж чадахгүй байна. Ask about me I'm a boss move гэхээр надаас асуу би шууд бүжиглэнэ. I'm gonna boss move гэхээр бүжиглэнэ гэсэн утгатай. Энэ дээр болохоор цаана орж байгаа утга нь янз бүрийн гангууд ирээд асуудал үүсвэл надаас асуу би бас муу гэдэг нь одоо очиж нөгөөдөө очиж асуудлыг шийднэ одоо бууднах ч юм уу ямар нэг хөдөлгөөн хариу тийм юу хийнэ реакц хийнэ л гэсэн утгатай юм яваад байгаа юм байна. Тэр Rick James 33 Chains гэхээр за Rick James гэдэг дээрүүд алдартай байсан дууч юм гой үстэй юм хүн байсан байлаа. Тэгээд 33 chain гэдэг маань өөртөө 33 chain юу гинж юм эсвэл 33 инч урттай юм бүдүү юм хооны гинж тийм урт гинжүүдийг хэлж байгаа өөрөө бас их зүйтгэл юм байна. Тэгээ Oceanair Cruising Biscayne гэж юм. Энэ болохоор за энэ юм байл ш. Oceanair ойлгомжтой далайн агаар магаар те далайн тэнгисийн агаар cruising гэдэг чи одоо машина бариад cruise хийхтэй явах одоо машинаараа аялах ч юм уу те Biscayne гэдэг нь болохоор энэ Майамид үүдэг юм хоёр талаараа усаар хүрээлэгдсэн юм зам тийм юу л хэлдэг юм байл. Тэрнгээр зөндөө худалдааны дэлгүүр одоо юу гэдэг хоол ресторан газар тийм ингэж хүмүүс их очдог тийм газар хэлдэг юм байл. Тэгээ top off that's a liability. Top off гэдэг нь болохоор дээвэр нь байхгүй машинаар яриад байгаа юм шиг. Тэгээд шууд нөгөө convertible авдаг машин. Тэгээд that's a liability гэдэг нь яг liability гэдэг нь би ингээд дээгүүрээ ингээд юу дээгүүр машин унаа явахаар манай дайснууд намайг хараад намайг хорлох ч юм уу те буудах ч юм уу юу байдгийг одоо дотор юу хийж явж байгаа бүх юмыг харах энэ бол liability гэсэн утгатай орсон юм байлаа. Тэгээ hit the gas boosting my adrenaline гэхээр тийм газ чинь нэг юугаар штэ хаас одоо машины хаас те хаазан дээр хурдан гიშгээд өөрийнхөө адреналиныг нэмээд одоо яана юу гэдэг найтаа явах газар 100 120 явах ч юм уу те одоо юу тэгээд адреналин штэ одоо нөгөө парк дээр очиод галзуу уулнаар тоглохоор яаж адреналин дээшээ доошиг үүдэх шиг тийм тэгэл гоё мэдрэмж авъя л гэдэг шиг дээрээс манер хаа болцсон. За тэгээд энэний дараа юу н орж ийнэ 2 дугаар бодлыг орж ийнэ 2 дугаар бодлын бүдээр орцгоё. Photo maybe I drive anything buy my range make them go insane. My guillotine draping melazine taking beams, go to those extremes. Let's go. Parliament, Calamari wins. Parlay in Vegas, we was in attendance. Let's go. Before the business, Theodore lenses, more prescriptions, focus on the mission. Put my intermission, never take a break. We can't pull on. Switch states, touchdown foreign place. Ain't no way, ain't no fucking way. No, we contemplate, we didn't contemplate. No, rob the bank. We gon' rock the game. Again, they gang, we gang. But they are not the same. За тэгээд саяны орсон сүүлийн 20 дугаар бодог байгаа. Энэний дараа дуул ерөөхдөө дуусч байгаа. За орчуулаа эхлэе. For the Maybach I drive anything buy my range make them go insane. Тэгэхээр дөрөв алгатай Maybach те Maybach машин бол ойлгомжтой. Тэгээд I drive anything би ямар ч машиныг барина. Би өөртөө Range Rover гэдэг машин авсан. Тэгээд энэ машинаа
go insane гэхээр одоо айгу хурдтай давх гэж те хурд хүчийг үзэж одоо шалгана аюу гэдэг одоо хурд хүчтэй давхна гэсэн утгатай. Тэгээд дараагийн тэр хашилтанд байгаа Oh My Lord Praise Him Be гэдэг нь энэ юу юм бэ лээ. Энэ яг тэр дундуур дуулж байгаа тэр нэг хэсэг нь болохоор энэ дууны яг үндсэн дууны үндсэн одоо юу beat гэх юм уу одоо sample дэж авсан дуунаас нь авсан оруулсан юм билээ. Тэр дуу болохоор 76 онд гарсан Prison Song гэдэг ийм дуу байт юм байлээ. Тэрнээс хин ингээ sample дэж аваад хийсэн тийм байлээ шүү. Тэгээд үргэлжлээд my gelatin drank promethazine гэхээр за gelatin гэдэг нь болохоор юм бэл энэ дээр үе Францууд нөгөө хүнийг цаазаар авахтаа хэрэлдэг байсан ингээд хүлж байгаа толгойн тас нөгөө дээрээс нь гурвалж мунгаа тасдаг тэр хүн алдаг төхөөрөмжийг хүн цаалдаг төхөөрөмжийг хэлдэг юм байлээ. Тэгээд promethazine гэдэг нь бас нөгөө өвчин намдаадаг те одоо ханиадны юм яад одоо бас нөгөө эмнүүдийн нэр нь л байгаа. Тэгээд тэрийг уугаад ингээд өгсөн мэтийн мэдээг олноос гэж байгаа юм те. Тэгээд taken beams go to those extremes гэдэг. За taken beams гэдэг нь юу юм бэ лээ? Tech гэдэг нь болохоор Tech 9 гэдэг юм шүршдэг автомат юм бууны товчсон нэр юм бэ лээ. Тэгээд beam гэдэг нь болохоор буун дээр орохдоо нөгөө хараа өнөө одоо лазерын өнөө ч юм уу тэгэж ордог юм лээ. Тэгээд буудуулаад байгаа юм байлээ шүү. Тэгээд энэ буунраа буудаад go extreme гэхээр одоо бүгдийг шүршиж алнаа л гэсэн утгатай юм яриад байгаа юм шиг байна. Тэгээд Parliament Calamari Wednesday гэхээр парламент ч одоо юу ч тийм тамхи байгаа шүү дээ. Тайлбар нь болохоор тамхи гэж тайлбарсан байлээ. Эсвэл нөгөө парламент засагч юм мэдэхгүй сайн мэдэхгүй. Тэгээд Calamari Wednesday гэдэг Calamari чи нөгөө squid гэдэг тэр нэг нэлцэнхаа нэг амьтад чи үлээд тэрийг хинд future тэрний дуртай. Тэгээд тайлбар нь болохоор future 3 дахь өдөр болгон өөрийнхөө болцсон хүүхнүүдтэйгээ очиж Calamari гэдэг чинь тийм тогтсон заншилтай ч юм ааш те. Taco Tuesday, Fish Friday гэдэг шиг. Тэгээ үргэлжлээд Parlay in Vegas we was in attendance. За Vegas Parlay гэдэг нь болохоор энэ юу юм бэ лээ? Очиж бооцоо тавьж мөрөдөө тоглож мөнгө өгцөгдөг тэр бөөнөр очиж спорт янз бүрийн ивент юу гэдэг зүгээр казинод очиж гисэн. Тэгээ we was in attendance гэдэг бид нар болохоор тэр дотор нь байсан олон хүмүүс дотор байсан. Attendance гэдэг чинь нөгөө юу штэ. Одоо эрс одоо юу гэх юм эрс гэх юм уу? Тийм утгатай үг шүү дээ. Хийх юм байна, хийм байхгүй байна гэдгийг шалгадаг. Тэгээ before the business Theodore lenses гэхээр бизнес эхлэхийнхаа өмнө би Theodore гэдэг энэ нүдний шлүүдийг зүүдгээ энэ fossil гэдэг энэ брендинг гэсэн утгатай тайлбартай байлаа. Тэгээ үргэлжлээд Theodore prescriptions focus on mission. За Theodore гэдэг нь болохоор юу юм бэ лээ? Бас нөгөө нэг уудаг юм уухаар ингэж нэг юм одоо анхаарал нь төвлөрч одоо хайшин. Тэгээ focus on mission одоо хийх гэж байгаа юм бүтээнэ те. Хийх гэж байгаа яах гэж байгаа юм анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн утгатай. Intermission never take a break гэхээр за intermission гэдэг нь болохоор ямар нэг юм завсаргаа те одоо break гэсэн утгатай ш. Тэгээд хизээч үргэлжлээ би хизээч ямар юу энэ хийж байгаа юм да хизээч би зогсож те одоо амралт авч ингэж break авдаггүй гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ switch stage touchdown foreign plate. За энэ үл юу юм бэ лээ ингээд future болохоор мужаас мууж улсаас улсын хооронд одоо юу твээс твд алгас тоглолт хийж явдаг те. Тэгээд одоо юу гэдэг эндээс одоо Европт очоод тоглолт хийлэхэд тэнд өөрийнх нь худалдаж авсан өөрийнх нь нэр дээр байдаг. Гэхдээ гадаадын ийм юутай plate гэдэг чинь одоо машины дугаар штэ нөгөө одоо дөрвөлжинтэй тэр нь болохоор гадаад Америк биш гадаад Европ ч юм гэсэн тийм болохтай юм байлээ шүү тийм. Тэгээд үргэлжлээ anyway fucking way гэхээр үгүй хэлгүүтээ одоо тийм ийм байж болохгүй үгүй хаа гэсэн утгатай одоо тийм л тэгж орчуулах юм да. Тэгээ we call the play we didn't come to play гэхээр бид нар бол өөрсдөө яаж тоглохоо бид нар өөрсдөө шийднэ. Харин бид нарт энэ дэр та нарын дүрмээр тоглох гэж ирээгүй гэсэн утгатай. Тэгээ нэг бол цаана gang манай gang бол тэ бүгдийг гартаа автгсан гэсэн утгатай л яриад байгаа юм байна шүү. Тэгээд rob the bank we gonna rob the game гэхээр бид нар банк дээрэмтэн тэгээд энэ тоглоомыг энэ rap game-ийг бид нар бас дээрэмтнэ гэсэн утгатай. Эсвэл зүгээр энэ зүгээр game гэсэн утгаараа энэ одоо энэ хип хоптай юу. Тэгээд the gang we gang
but they not the same гэхээр тэд нар ч гангууд бид нар ч гангууд гэхдээ тэд нар биднээс ондоо өөр гангууд та одоо бид нар илүү ч гээд байгаа юм уу те тэдний мяалаач байгаа ч юм уу нэг тиймэрхүү утгатай. За тэгээд дуу мод ерөөхдөө ингээд дуусчлаа тийм энэ дуу 2 жилийн өмнө гарсан. Тэгээ нэг хэсэг дэлхийг самарсан, алгацсан. Тэгээ одоо хүртэл зарим нэг газар алгацсаар л яваа байх. Тэгээд 2 жилийн өмнө манай Kansas-д Migos feature өөрхийн ASAP Tony Lanez энэ тур тоглолт тэгээд ирж ирсэн. Тэгээд тэрэн дээр хамгийн тоглолт дуусахад хамгийн сүүлд нөгөө хин feature гарч ирээд манга заал дүүрсэн учраас бид нэр юм бонус юм экстра дуугаа дуулахар болсон. Тэгээд тэр дуу нь юу байсан бэ гэсэн чинь Mask Off явж ирсэн юм аа. Тэгээд тэрний бичлэгийг би яг утсаараа хийжсэн. Тухайд iPhone 6 ордог гэсэн жоохон бичлэг нуутай. Тэгээд тэр бичлэгийг та бүхэнтэй яагаад сонирхуулаад яач гэж бодсон юм аа. Тэгээд энэ тоглолтыг болохоор одоо манай Канзасаас гаралтай гэх юм те Канзас гээд манай рэпер байгаа шүү дээ. Та нар тэр хиний Канзасын хийсэн бас дуунуудыг сонсороо Тука Wap тэр дуу хийгээд байгаа. Одоо удахгүй шин дуунууд нь цацагдсан. Тэгээд цацагдсан байгаа дуунуудаас тэр Канзас 60 гээд дууг та нар сонсоо сонирхоод үзээрэй. Гоё юм old school юм beatтэй юм. Одоо энэ Монгол шинээр орж ирж байгаа гэж хэлж болохоор баг тийм drill гээд юм хипхоп төрлийг цаачаа тэр төрлөөр дуулдаг тийм рэпер байгаа шүү. Та нар тэгээ сонирхоороо тэгээ бит хоёр маа дүү байгаа тэгээ бит хоёр энэ тоглолтыг үзчихсэн юм аа. Тэгээд одоо бүгд тэр видеог нь хайж сонирхъё. Тэгээд энэ дуу орчууллаа та бүхэндээ видео үзэж анхаарлаа хандуулсанд баярлалаа. Лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe хийгээрэй. Тэгээд хүн амтнд хил ус тараагаараа Instagram одоо YouTube юу гэдэг Facebook дээрээ те ингээд шеэрлээд ингээд story хийдэг юм яа та. Одоо нэг 15,000 хүрээ цаашаа 20,000 хүрэх гээл явуулна шүү манайхаа. Тэгээд дэмжээрэй. Тэгээд удахгүй шинэ видеоор уулзцаая.